За эмчнэрийн цалинг бол 2026 онд бол 3 саяд хүргэнэ гэж байгаа. Эмчнэр бол 3 сая 500 гэж байгаа тий. Багш нар мөн адилхан ахмадын тэтгэврийг бас тодорхой хэмжээгээр нэмсэн. Төсвийн тухай үедэр зөвхөн 6% л нэмэх хэрэгтэй байсан шүү дээ. Тэрний юуг бол жоохон давуулж чадсан. Тэгэд улс төрийн хувьд маш докторгүй байдлын үед энэ юуг баталсан. Тэгэхдээ бас тийм үү биш ээ. Одоо чамлахаар чангатгана. Хэрвээ бид нар улс төрийн хувьд доктортой байсан бол энэс илүү сайн төсөв баталж чадах ёстой байсан. Хамгийн гол нь сандал ширээ, зодон, ардын намын хоорондын үл ойлголцлоор энэ бол айгүй муу болох талтайс. За бас нэг хэцүү юмд бид нар Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөг одоо л хэлцэх гэж. Энэ нөгөө төсвийн өмнө хэлцэх хэрэгтэй байхгүй юу? Одоо энэ дээр энийг маш сайн батлах хэрэгтэй л байна л да. Тэгээ ер нь улс төрийн докторгүй байдал их юмд нөлөөлдөг юм байна. Сая бол арай хийж батлаа шүү дээ төсвөө. Хүчилсэн хөгжлөөр бас төлөвлөгөө мөнгө оруулж ирсэн. 1.1 их найдыг 3 жилд одоо хувааж бүсчилсэн байдлаар төсвөлж орж ирсэн. Эдгээр төслүүдийн одоо яг юунд зарцуулах нь эхний 2 өдрийн өмнөх байдлаар бол тодорхойгүй байж байгаа. Сүүлдээ наривчлалаа л та тий. Тэгэхээр энэ одоо мөнгөний 66 тэрбум нь зөрчилтэй байна гэж үндэсний аудитын газар мэдгдсэн байна. Иймэрхүү одоо хууль бусаар төлөвлөгөөгүй төсөв оруулж ирж наймаалцж байгаа юм шиг ийм байдал үүслээ гэдэг зүйл ярьсан. Танаа намынхан ч гэсэн 8-нд оролцлооч гэдэг шүүмжил явлаа. Энэ дээр таны хувьд юу хэлэх вэ? Миний бодлоор шүү дээ. Ер нь манайх энэ төсвийн хуулийнхаа тогтолцоог өөрчлөх болцсон юм бэл. Одоо жишээ нь гадаадаас зээл авчаад бид нар зээл авцсан эрхээ нээсэн тийм үү? Тэгсэн мөртлөө тэр зээлээ өнөөдөр бүрэн дүр ашиглаж чаддаггүй. Яагаад гэвэл энэ төсвийн тухай хууль таазна гэтэр өрийн юу нэг гэтэр чинь ингээд бид нар ингээд барьдаг байхгүй юу? Жишээ нь би одоо Алтан шаргагийн газрын төсвийн үйлдвэрийн ажил хэсгийн ахлагч байхгүй юу? Энд биш дээ. Одоо хэрэгтэй мөнгө нь 1 тэрбум гаруй доллар хэрэгтэй байхад 290 сая доллар л тавьж байгаа байхгүй 26-нд. Тэгэхээр яаж ажил явах юм? Нөгөө газрын тосны үйлдвэр 6-7 жил баригддаггүй шалтгаан чинь энэ. Тэгэхээр бид нар иймэрхүү юмыг өөрчлөх ёстой. Миний хувьд бол бүсчилсэн хөгжлийг дэмждэг. Бүсчилсэн хөгжил бид нар өгшөө илүү мөнгө нэмэх ёстой. Гадаад зээлгийн зарцуулалтын таазыг нэмжих ёстой. Тийм учраас эх 7 хоногт нэр бүхий 40 гаруй гишүүний гарын үсэг зурцсан байгаа. Гадаад зээлгийн тухай хууль анхдагч хуулийг бид нар өргөн барьж хэлэлцүүлэн парламентаар. Ер нь бол шүү дээ. Бид нар хууль өөрчлөх болцсон юм бэл. Тэгээ нэг байгаа хуулиндаа барьдаг. За тэр наймаалцсныг бол мэдэхгүй. Миний хувьд шүү дээ. Би одоо манай говийн 5 гишүүн, ардчилсан намаас сонгогдсон 5 гишүүн, ардын намын 2 гишүүн хамтраад бид нар усны төслөө шийдүүлсэн тийм үү. Гэтэл би өөрөө засгийн газрыг огцруулах талд байсан ш. Та нар мэдж байгаа ш. Би бүгдийг огцруулах талд үгээ хэл хатуу байр суурь баримталсан. Тэгэхээр чи би одоо төсөв 8 ялцах ямарч боломжгүй ш. Гэхдээ мөнгө тавиулж чадсан. Энэ юу вэ гэвэл бид нар агаан шатнаас нь ажилласан байхгүй юу? Бүх гишүүдэд учралсан, бүх сайд нарт яасан, учралж хэлсэн. Дээрээс нь маш их цаг хугацаа ажилласан. Бид нар 2 удаа юунд энэ төрийн танхимд бүх яамдыг судлаач нарыг төрийн бус байгууллагыг оролцуулсан тийм хэлцүүлэг зохион байгуулсан. Ажлуул болдсон байна. Заавал засагтай наймаалцах албагүй. Засгийг огцруулах конопт дарчаад ч өнөөдөр асуудлыг ярьж болно. Би бол зүгээр төсөв нэг наймаалцаал тэгсэн юм бол байхгүй л ах гэж бодож байна. Зүгээр жишээ, миний жишээ. Улсын хурлын одоо чуулган шинжлэх ухаанд байх үед та бас конопо наймаалцаад албачлаа гэдэг зүйлийг ярьжсэн шүү. Тэгсэн. Өмнө говийн бүсдээр сая бүрсчилсэн одоо яг төсөвдөр ямар төсвүүд тавьж өгсөн бэ? Хувь хүний одоо нийгмийн асуудлыг шийдсэн, эсвэл хувь хүний одоо орлогыг нэмэгдүүлсэн ямар төсөв одоо тусгагдсан бэ? Манай дээр бол штэ юу их асуудалтай. Зам. За зам гэхээр нөгөө хүмүүс ингэж бодоод байгаа. Хатууд дэд бүтцтэй нэг зам тавиал хайчдаг. Энэ ямар ч хөрөнгө оруулалт биш. Энэ айлын юм уу өрхийн орлогыг нэмэхгүй гэж. Үгүй ээ, энэ хаслагдсан аймагуудад энэ өрхийн орлогыг нэмдэг байхгүй. Айл болгоны хаалгаар ордог юм чинь энэ зам. За юу. За тэр сургууль чинь тэнд хүн амьдардаг, тэнд хүн ажилдаг. Бид нар өнөөдөр цалингийн шийдлээ сургууль байхгүй яах юм? Тэр хүмүүс хаана ажиллах юм? Тэгээ тухайн хүний яг тэнд амьдрах боломжийг нээж өгч байгаа байхгүй. Цалингийн нэм нь яах вэ? Орлого нь нэмэгдэн тийм үү? Бид нар бол өнөөдөр говь дээр нийт бол 230 орчим тэрбум төгрөг энэ 2026 оны төсөвт тавигдсан. Мэдээж эндээс хамгийн их нь бол зам. Дээрээс нь бид нар нөгөө Өмнө говийн дулааны цахилгаан станцыг өөрсдөө Өмнө говь аймаг боонд гаргаж барих.
говьд юу хэрэгтэй байдаг гэж цахилгаан хэрэгтэй байдаг байхгүй. Цахилгаан хэрэгтэй байвал говийн аймагуд өөрсдөө нөгөө юутай чадамжтай аймаг байхгүй. Цахилгаанг бол бид нар өнөөдөр юу ч хийж чаддаггүй. Тэгэхээр тэрийг шийдэх бондыг гаргаж боломжийг олгож өгнө гэдэг чинь тухайн орон нутаг, тухайн жижиг дунд бизнесүүд ажиллах боломжийг нээж байгаа. Тогны үн нэмэгдэхэд хамгийн баян аймаг өмнө говьд чагсаал болсон. Хамгийн ихэнд. Тэгэд гişүүд гайхаад байгаа байхгүй. Өмнө говь баян аймаг гэж яахаараа тэ чагсаал болоод байгаа юу сүртэй ингэж тэд нар төлбөрийн чадвартай учраас бүх юмаа цахилгаанаар шийддэг. Тэнд хамгийн их үйлдвэрлэл явагддаг байхгүй юу. Тэгэхээр энийг хүмүүс ингээ буруу ойлгоод зүгээр нэг юм байшин барилга барих гэдэг нэдэр гэдэг байгаа байхгүй. Тийм биш. Би бол энэ дээр аягүй сэтгэл ханамжтай байгаа. Замаа шийдэх ёстой, бид нар том төслүүдийг шийдэх ёстой. Тэгжээж бид нар өнөөдөр өрхийн орлого оргоно. Зүгээр өрхийн орлогыг нэмэгдүүлнэ гэдэг чинь нэг оёдлын үйлдвэр байгуулж өгөхийг хэлхэл байх л да. Гэхдээ тэрний дэд бүтцэн. Дэд бүтцэн юу юм? Ганцхан зам биш ш. Цахилгаан ш. Ус ш. Тийм үстэй. Тэг би бол ингэж бодож байна. Өмнөх аймгийн 75 цагт ер нь гал алт хайлттай болчлоо гэдэг хэлсэн шүү дээ. Тэр надад тэгээд шийдэж байгаа гэсэн үг. Одоо бондо гаргана. Бонд гаргагч нь бас ингээд өнөөдөр гаргаа шууд маргааш тэгдэг юм байна. Маш олон шат дамжлага байдаг. Нэгэнт төсөөс бид нар мөнгөний авч чадахгүйгээс хойш өмнө говь аймаг өөрөө бондо гаргаад өөрөө цахилгаан станцаа барих хэрэгтэй. Онгоцны буудлын шийдсэн шүү дээ. Одоо тийш чинь шууд Бээжингээс Сөүлээс бид нар гадаадын нислэг авах хэрэгтэй байна. Гадаадын нислэг жуулчид ирэхээр яах вэ? Өмнө говь аймагаас ядчил нэг тэмээний ноос оймс аавна үстэй. Тэр чинь тэгэл мөнгө орж ирж байгаа л гэсэн үг.